Энэхүү телемедицины монитортой мөн мини лабораториуд бүгд Bluetooth-ээр холбогддог. За мини лабораториудынхаа тоног төхөөрөмжүүдийг одоо танилцуулъя. За эхнийх нь бол хуурай хим дээр суурилсан биохимийн анализатор байна. Маш хөнгөн зөөж авч явах зорилттой батарейгаар ажилладаг. За хойдолтой асааж унтраах товчлуур болон 5 вольтын цахилгаан тийжэл. За USB mini тэгээд энгийн Type-C USB оролдуудтай. За аппарат маань асаад шууд үндсэн телемедицинийхаа монитортой Bluetooth-ээр автоматар холбогдчихно. Биохимийн шинжилгээний зөөврийн аппарат маань 3 бүлэг тестүүдтэй байгаа. За энд нь юу байгаа вэ гэхээр бөөрийн үйл ажиллагаа, илэгний үйл ажиллагаа, өөх тосны солилцооны багц шинжилгээнүүдийг хийх боломжтой. За аппарат маань асахад үндсэн дэлгэцэн дээр юун дээр шинжилгээ хийх вэ гэдг нь гарч ирнэ. Цус, плазм, севен аль нь дээр вэ гэдгийг нь. За зөөврөлөөд авч явах зорилттой учраас их хвчлэн захын цусанд хийнгээд өндөгний цусан дээр шинжилгээ авна гэд Bluetooth гэдгийг нь сонгож өгч болно. За тэгээд үндсэн дэлгэцэн дээр маань онсаар за хүмүүсийн хийсэн шинжилгээний хариунууд харагдана. Шинжилгээнийх нь өөрийнх нь багцсан дотор нь дагалдах хэрэгслүүд байгаа. За энд нь юу байгаа вэ гэхээр ланцет захын цуснаас соруулах нэг удаагийн жижиг пипетэгнүүд байгаа. Энэхүү тестүүд нь хайрцагтаа 50 ширхэгтэй. За жишээ нь бол бөөрийн үйл ажиллагааг үздэг тест байна. За бөөрийн үйл ажиллагаан дээр кератин, шээсний хүчил, мочвин үзэж байгаа. Залангууд тус бүртээ удан цавлсан тестүүд байгаа. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь бүгдээрээ өөртөө унших жижиг чиптэй. Энэхүү чипийг тоног төхөөрөмжийнхаа чип унших хэсэгт нь оруулж өгнө. За дараа нь тестийг нь задлаад уншилтын хэсэг рүүгээ оруулна. Уншилтын хэсэг рүүгээ оруулахын тулд плей товчлуурыг дараад шургууллаа. Шургуулсныхаа дараа пипетгээр соруулж авсан өндөгний цусаа дусаагаад старт товчлуурыг дарахад хангалттай. Тухайн хийж байгаа шинжилгээ маань 3 минутын дараа шинжилгээний хариу гарах ба үндсэн монитортойгоо Bluetooth-ээр холбогдсон тохиолдолд шууд дэлгэцэн дээр харагдана. Мөн дээрээс нь энэхүү тоног төхөөрөмжөөсөө та жижиг терминал принтертэй USB-гээр холбоод шууд хэвлэж авах боломжтой. Дараагийн танилцуулах анализатор бол мөн хуурай хим дээр суурилсан зөөж авч явах зорилттой Bluetooth-ээр телемедицинийхаа монитортой холбогддог цагаан эсийн анализатор. За энэхүү цагаан эсийн анализатор нь микроскоптой яг адилхан зарчмаар ажилладаг. Хойдолдоо цэнэглэгч порт, USB мөн Type-C оролттой. Дэлгэцэн дээр маань болохоор ерхий мэдээлэл болон за эсийг будаад хэрхэн харагдчихээн гэдэг нь диаграмтайгаа гараад ирдэг. За дагалдах хэрэгслүүд буюу энэхүү аппаратанд зориулагдсан пипетэг, хушуу, эпендорфин суурь, за ланцет, цоологч, за өндөгний цус соруулах нарийн бичил, гуурс, за хамгийн гол зүйл нь шинжилгээ хийгдэх кювет болон тусгай удагч бодисно. За энэхүү харилцагт болохоор 50 ширхэг кювет мөн түүнд хэрэглэгдэх будагч бодис байж байгаа. Будагч бодис нь хажуу талдаа. Энэхүү аппаратн дээр шинжилгээ хийхдээ та эхлээд өндөгний цусаа аван эпендорфтой хийчин дараа нь пипетгээ ашиглаад 10 микролитрийг энэхүү будагч бодисноос эпендорфтой өндөгний цусан дээр шууд хийчнэ. За тэгээ сайтар холсны дараа энэхүү кюветийн завсар хийн холиод бэлэн болсон дээжээ пипеткээрээ соруулж аваад кюветийнхаа яг гол хэсгийг дүүргэх буюу кюветний голд харагдаж байгаа энэ нарийн завсар хэсэг рүү хийж өгнө. Хийснийхаа дараа кюветийг яг зохих яг байранд нь оруулаад таглааг нь таглана. Үүнийхээ дараа старт товчон дээр дараад шинжилгээ уншиж эхэлнэ. Энэхүү шинжилгээ нь ойролцоогоор 3 минутын дараа
хариу гарах ба шаардлага гарсан тохиолдолд терминал принтертэйгээ USB-гээр холбоод хэвлэх бүрэн боломжтой. За дараагийн танилцуулах анализатор маань болохоор бас хуурай хиймдэр суурилсан иммунологийн анализатор. Зөөж авч явахад зориулагдсан хөнгөн. За хой талдаа болохоор асааж унтраах товчлуур. За цэнэглэгч порт, mini USB, Type-C, USB оролтуудтай ерөнхий дийлэгдсэн дээр дараах мэдээллүүд гарч ирнэ. Шинжилгээ хийгдсэний дараа хэрхэн яах вэ гэдэг. За history хэсэг, settings хэсэг гэсэн хэсгүүдтэй. Эдгээр аппаратууд нь бүгдээрээ захын цуснд шинжилгээ хийж болдгоороо илүү давуу талтай байгаа. За энэхүү аппаратыг дагалдаад энэхүү аппаратн дээр хийгдэх тестүүд маань бүгдээрээ нэг удаагийн савлгаатай өөр дээр тусгай чиптэй. За энэхүү чипээ анализаторынхаа уншигч хэсэг рүү шинжилгээ хийхээ өмнө хийх ёстой. Үүний дараа энэхүү нэг удаагийн тестүүдэд задлаад за буфер уусмлаа хэрхэн яаж ашиглах вэ гэхээр эхлээд захын цуснасаа шинжилгээний дээжээ аваад тусгай зориултын пипидгүүдээр соруулж авна. Энэхүү пипидгүүдээр соруулж аваад буфер уусмал дээрээ нэмж өгөөд сайтар холиод дараа нь тестэн дээрээ тусаана. Тестэн дээрээ тусаагаад шинжилгээ уншигч тестний хэсэг рүүгээ шургууллаа. Старт товчлуурыг дараад шинжилгээ маань уншиж эхэлнэ. Иммунологийн шинжилгээ маань бусад аппаратуудыгаа бодоход арай жоохон удаан буюу 3-аас 15 минутын хугацаанд ямар шинжилгээ хийж байгаа вэ гэдгээс хамааран уншдаг. Шинжилгээнийхээ хариунуудыг бүгдийг телемедицинийхаа монитор руу илгээдэг. Мөн терминал принтерээр USB-гээр холбон дангаар нь шинжилгээний хариуг хэвлэн авах боломжтой. За дараагийн бүтээгдэхүүн маань болохоор хуурай хэмдээр суурилсан гемоглобины анализатор. Энэ нь дан ганц гемоглобиныг үзнэ. Өмнөх тоног төхөөрөмжүүдээс цагаан эсийн анализатортай хамт энэхүү шинжилгээний хариуг нэгтгэснээр цусны дэлгэрэнгүй шинжилгээний хариунуудыг гаргах бүрэн боломжтой болж байгаа. За энэхүү гемоглобины аппарат нь ойролцоогоор нэг 120 орчим грамм жинтэй. За батарейгаар ажилладаг. За цэнэглэгтэй болохоор mini USB болон Type-C-гээр цэнэглэлчин. Энэхүү аппаратн дээр шинжилгээ хийхдээ өндөгний цусаа пипидигний тусгаарлсан хэсэг хүртэл нь соруулж аваад энэхүү жижиг микрокюветний завсар хийнэ. Үүний дараа онгойлгоод микрокювет тавих тухайн яг хоногонд нь оруулж өгнө. Үүний дараа хаалаа старт гэд голын товчлуурыг дарснаар шинжилгээ хийгдэж эхэлнэ. Гемоглобиныг шинжилгээ хийхэд ердөө 3-аас 15 секунд л хангалттай. Хийгдсэн шинжилгээнийхээ хариуг телемедицинийхаа монитор руу автоматар илгээн монитор дээрээс хариуг нь хэвлээд авах бүрэн боломжтой. Хамгийн сүүлийн танилцуулах анализатор маань шээсний шинжилгээний анализатор. Энэхүү анализатор нь 50 грамм жинтэй цагт 60 тест унших хүчин чадалтай. Тестээ уншуулахдаа 10 болон 11, 12, 14 үзүүлэлт бүхий тестийг уншина. Та уншуулахынхаа өмнө хэдэн үзүүлэлттэй тест хийхээ сонгоод уншуулахад хангалттай. Консум брендийн телемедицины монитор гэх энэхүү дараахан нэртэй зөвөрийн тоног төхөөрөмж маань амбулатори болон лабораторийн шинжилгээ үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. Энэхүү аппаратны гол давуу тал нь зөөж авч явахад зориулагдсан учраас бүгд маш хөнгөн авч явахад хялбар, ашиглахад амархан, бүгд батарейгаар ажилладаг, интернетэд холбогддог, ингэснээр шинжилгээний хариу болон хэмжилтүүдийг интернетээр илгээх боломжтой. Та энэхүү аппаратыг аслагдсан сумын эрүүл мэндийн төв, хилийн застав, уул уурхай, яаралтай түргэн тусламжийн тэргэнд ашигласнаар хамгийн гол нь өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх юм. Та энэхүү эдгээр тоног төхөөрөмжүүдийг энэхүү хоёр цонхонд багтаан авч явах боломжтой.